За сайн байцгаана уу үзэгчдээ дахин их хвч. За сайн байцгаана уу намрын нарлаг өдрүүдийн мэндийг хүргэе. Тэгээд манай Dayanаас Newsийн 4 дахь дугаар хүрэхэд бэлэмсэн байна. За би өнөөдөр яагаад жоохон гундуу байгаа вэ гэхээр нэгэн сонин мэдээлүүд болоод байна. Тэгээд Black Star-ын Timothy найз охиноосоо салсан байна. Ер нь бол эхнэрээсээ тэгээд эхнэр нь маш эмгэнэл илэрхийлсэн нэг тийм постыг өөрсдийнхөө ажралтай байсан үедийг бас зургаар постлсан байлээ. Тэгээд та бүхэн маань ороод юм үлдээж болно, бичиж болно, шеэрлж болно. Тэгээд Timothy доорноос зүрх үлдээсэн байсан. Тэгээд уул амар гайхалтай хос байсан юмсан. Юунаас болоод салсан нь одоохоно тодорхойгүй байгаа. Тэгтээ эхнэр нь бол бид нар бол маш сайн хамтрагч байсан, найзууд байсан, soulmates байсан. Тэгтээ ингээ бидрийг хувь тавилаас салгачихлаа. Энэ дэр гэсэн жоохон сайд пост бичсэн болохоор өнөөдөр би бас жоохон сайд байна. Тэгээд бүгд ороод үзээрэй. За тэгээд бас муу болгоны хажуугаар сайн мэдээлүүд байдаг. Хүмүүс салж нээлжил байдаг. Тэгээд би саяхан Shangri-Lад foodie-гийн тэр аваар явж исэн чинь нэгэн гайхалтай хоёр хосыг төрснийг анзаарсан. Тэгээд тэр нь хин хоёр байсан бэ гэхээр анууд болон butterfly хоёр байсан. Тэгээд тэр хоёр маань харьцаж байгаа юм шиг байлаа. Тэгтээ баттай их сурулж байхгүй. Би бол харсан. Тэгээд хэрвээ тэр хоёр нийлвэл бас гайхалтай хос Монгол дахин нэг төрсөн ч юм уу төрөх байхаа гэж бодож байна. Тэгээд та хоёр ирээ нийлсэн бол ад жаргал үсэ. За энэ сарын 20-нд бас өглөө 10 цагаас 12-ийн хооронд We Tomorrow гэдэг нэртэй Facebook групп дээр нэгэн ивент болох юм байна. Тэгээд та бүхэн Facebook групп руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Энэ сарын 24-өөс 26-ны хооронд Fat Cat Jazz Club-д Japanese City Pop Live Show нэртэй ерөнхийдөө live show болох юм байлээ. Тэгээд бүгдээрээ Fat Cat-аар зочлоод үзээрэй. Тэгээд бас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн эндээс харж олон. Тэгээд постэр нэг хөөрх юм байлээ шүү бас. За 2 хоногийн өмнө Comedy Lab-ийн хануу маань нэгэн хүмүүстэй хамт зураг даруулж пост оруулсан байлээ. Тэгээд тэр постн дотор Positive Mongolia-гийн төвшөө, кино задлангийн Эрдэнэтр, Grimix, Молбидийн Гана, Алтка, бас Bloomberg TV-гийн ануу харчуунаар нийлсэн тийм пост байсан. Тэгээд caption нь болохоор за удахгүй гэсэн мэсэн тэд нар нийлээд нэг юм кино ч юм уу гоё контент хийх юм шиг үлээ. Гэхдээ тэр талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Гэхдээ ямар ч хэсэн тэдний гарах шин зүйлийг нь хүлээцгээе бүгдээр хамтдаа. За тэгээд дараа нь бас нэг мэдээ хүрэхэд энэ сарын ихээр нэг аимшигтай үйл явдал манай Монгол улсад болж өнгөрсөн байлээ. Тэгээд Сүхбаатар дүүргийн хэдвэр орон жилийн нэг туслангийн байшингийн ямар ч хэсэн тэр хавьд нэг үйл явдал болсон. Тэгээд өөрийнхөө төрсөн эхийг болон төрсөн эхийнхээ хамтран амьдрагчийг хөнөөсөн нэг тийм хэрэг болсон байгаа. Тэгээд ямар ч гэсэн тэр гэмт хэргийг үйлцэн залуу маань өөрөө 90 оных энэ жил 30 таа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө арх гэдэг зүйлээс болоод одоо тийм байдал төрсэн байсан. Тэгээд тэрийг нуун дарагдуулаад бараг 13 хонсон байлээ. Туслангийнхаа байшинд нөгөө хүмүүсийнхаа тийм цогцсыг нь үлдээсэн. Тэгээд гадуур сэлгүүцэд архиуж явж байгаад эргүүн цагтаа нарт баригдаад тэгээ мэдүүлэг өгч явахдаа баригдсан. Тэр үед тэр туслангийн байшинд очиход ерөнхийдөө эргэн тойронд нь ямар нэгэн байр байшин юу ч байхгүй. Тэгээд цаашаагаа шууд юм уул хадтай болохоор тэгээ орилсон ч нэг амар сонсогдохгүй. Тэгээд ерөнхийдөө ийм аимшигтай үйл явдал босны нуун дарагдуулсан байлээ. Тэгээд залуу хүмүүс маань маш их архитан согтуурч чинь би бинийгээ хутгалж чинь. Тэгээ сүүлдээ бүр одоо төрсөн эхийгээ хүртэл хөнөөх хэмжээнд очсон байна. Тэгээд одоогийн залуучууд маань хөгжиж дэвшээ гэхээсээ илүүтэйгээр нь бол архитан согтуурахыг илүү дэмжих болсон байна. Тэгээд энэ тал дээр бүгдээрээ бас анхааралтай авах хэрэгтэй баг. Хэрвээ таны эргэн тойрны чихэн нэгэн арх одоо илүүтэйгээр хэрэгэлдэг ямар нэгэн муу зуршилтай болвол эртхнээс сануулаа наа чи сэтгцэд нөлөөлдөг. Одоо энэ бидний эргэн тойронд муу шүү чи нэрүүд мэдээд бас муу шүү гэдгийг байнга сануулад зөвлөхөө маягийн зүйл өгч авч байгаарэ. Тэгээд бүгдээрээ багуугаарэ. Бүгдээрээ ажил төрлөө сайн ирээ, хөгжиж дэвшээрэй. Монголын маань ирээдүйд та нарын шалтгаална шүү. За тэгээд нэвтрүүлгийнхаа сөүлд нь та бүхэндээ хэлэхэд ерөнхийдөө жоохон хайр дурлал болон хүмүүсийн хоорондох харилцааны талаар өөрийнхөө бодлыг хуваалцмаар юм шиг санагдсан. Тэгээд амар олон
хүмүүсийн харилцааны тал дээр хараад явж байхад хаяа сингл ахын зүгээр ч юм шиг санагддаг үеуд байдаг. Хаяа сингл ахта өөр хүмүүсийн харилцааныг одоо хараад атархах ч үе хүнд байд юм бэлээ. Гэхдээ тэгээд дөнгөж 20 идэх настай болохоор одоо хонд нэг яраад ах зүйл байхгүй. Тэгээд хэрвээ та бүхэн ч гэсэн хин нэгэндээ харилцдаг бол хувийн орон зайг нь олгож агаарэ, би нэгээ бити барьж хориорой. Тэгээд хэрвээ нэг хүнтэй харьцаж байгаа бол түүндээ үнэнч агаарэ. Тэгээ өөр хин нэгний харилцаанд бити оролцуулаарэ. Тэгээ залуу юм чи угаасаа тэгээд л дээ гуниглал нэг бороонд шалт нороод уйлж мөрж болно шүү дээ. Тэгээ яа болохгүй гэж. Тэгээд намрын угаасаа энэ өдрүүд жоохон хүнийг эмор болдог байгаа. Тэгээд хин нэгнийг сандаг бол эсвэл хин нэгэнд хэлмээр байдаг бол шууд залгаа хэлээрээ яадаг тэгж юм боломж олдохгүй. Бид яг өнөөдрөө яг одоогоор амьдардаг болохоор тэгээд энэ бол миний л бодол. Тэгээд та өөрийнхөө хүлээж авч болно. За бид нартай хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд үндэсний шуудан сонингоо заавал захиалж авч уншаарай. Манай энэ постыг лайк дараад, үндэсний шуудан маа фоллоу хийгээд, тэгээд YouTube-ийг манай subscribe хийхээ мартаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл радио хийдийн Creeping 100-гийн харин уугагийн cover-ыг та бүхэндээ хүргэе. Тэгээд баяртай. You're so fucking special.